За суугтай эргээ тавтан морил. Donation бол урмыг хайрлсан хүмүүст үнэхээр их баярлалаа шүү guys. За тэгээд бэлэн бол бичлэгэнд орцгоё. Өмнөх дугаард Кан захирал ханд онцлог хоёр бие рүүгээ харж идээд дууссан да. Энэ мөчөөс нэг их бодлого ханд онцлогын кармагийн чихэнд юу шимсэн талаар гарна. За анхааралтай сонсож карма. Кан захирал бол өмнө өөрийнхөө ахыг шафт бүлэглэлийн босс байхад цагдаагийн газар ажиллаж байсан. Залуудаа Азийн боксын аврах байсан болохоор ядхимгүй цагдаагийн газар тэнцсэн. Цагдаад ажиллаж байхдаа тэр маш сайн мөрдөгч байсан бөгөөд ер нь энгийнээр хэлбэл хэрэгтнүүдийг үннийг нь сайн хүлээлгэж чаддгаа гэсэн үг. Царайны төрх гаргаж байгаа хариу үйлдэлээс нь хэн үнийг ярьж байна? Хэн худлаа ярьж байна гэдгийг дорхон мэдчихнэ. Тийм болохоор хоёулаа үннийг сайн мэдэх чадварыг нь өөрийнх нь эсрэг ашиглана. Кантайхан хоёулангийн байцаавал чамаас илүү надад анхаарлаа төвлөрүүлнэ. Яагаад гэвэл чамаас илүү надад их мэдээлэл байгаа гэж бодож байгаа болохоор. Гэхдээ яг үнэн хэрэгтээ миний нүүрний хувирлаас илүү чиний нүүрний хувирлыг илүү их уншихыг оролдоно. Та яагаад тэгж бодож байгаа юм бэ? Би насан туршаагүй болохоор царайны хувирлаа танаас муу нуун гэж юу? Ер нь бол тийм. Гэхдээ хамгийн гол нь мөрдөн байцаагчид хоёр хүн зэрэг байцааж байхдаа нэгийг нь сул үлдээгээд сул үлдснийхэн царайны хувирлыг нь анзаардаг. Гэхдээ энэ аргыг мэддэг хүний хувьд бол энэ аргыг эсрэгээр нь ашиглаж болно. Ялангуяа чамд бол бүр их боломжтой. Учир нь чи маш сайн жүжиглэж чаддаг болохоор. Одоо л ойлголаа хаа. Таныг байцааж байх хооронд би нүүрний хувирлаа ашиглаж төөрөлдүүлэх юм байна. Тэгэхэд хаалга онгойж буцаа түрүүн дууссан хэсэгтээ эргэн ирнэ. Ахиун босоод. Миний ах ирчлээ. Одоо та хоёрч дууссан. Ахиунаа ахын төвлөрөх хэрэгтэй байна. Тийм болохоор төр томоотой байж. За гэхэд цагдаа нар сандралдаа сандал дээр төхүүлж өгöd. Авчирсан сандал дээр нь Кан захирал суугаад бичлэгийг ч үзсэн Йонгак юг. Акробатчиг л хөдөлж байна лээ. Энгийн хүн тэгэж хөдлөн гэж байхгүй дээ. Чээл бүлэгмийнхэн. Манай гэр бүл хой солонгосынх. Би чамтай тоглоод байгаа юм шиг харагдаад байна. Өмнө солонгос дүннээ ихээр тоглосон болчихдөг юм уу? За яах вэ? Асуултаа өөрөөр тавь. Жиний ард захирал Ли байгаа тийм үү? Гэхэд карма жүжиглэж ажиллаг үүсгэж инээ. Кан захирал карма руу гэлс харахад карма буцаад нүүрний хувирлгүй болсон байна. Тэгээ Кан захирал дотроо юу вэ? Би сая харахгүй харсан да гэж бодохдоо зэрэгцэн ханд услах. Аргагүй шафт бүлэглэл мөн дөө. Миний бодсноо сайн мэдээлэлтэй шүү. Тийм ээ. Бидний Хёндо группийн захирал Ли Мёнжун явуулсан. Бид захирлын газар дээрх ганцхан охин болох Ли Хинагийн өшөөг авахар энд ирсэн. Моновш тэрийг ч ямар би алсан юм уу? Өөрөө байшин дээрээс үсрээ эзтэй. Кан Хён би чамайг дуугаа бэ гэж хэлээ эзтэй. Гэхдээ Кан захирлаа үннийг хэлэхэд захирал Лигийн бидэнд өгсөн даалгавар бидэнд ямар ч хамаагүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл өмнөд Солонгосын том компани захирал гэхэд мөнгөн дээр арай татхнуур хэрвээ шафт бүлэглэлд бидэнд хангалттай мөнгө өгвөл бид чамтай хамтарч ажиллахад бэлэн байна. Тэгэхэд Кан захирал дотроо энэ нөхөр яагаад ийм амархан буугаад өгчихв? Гэт карма руу харснаа микро экспрессион буюу монголоор бичил нүүрний хувирал. Эсвэл агшин зуурын нүүрний хувирлын талаар хэсэгхэн гарна. Бичил нүүрний хувирал гэдэг нь хүн яаж нүүрний хувирлаа нуух гэж оролцсон өөрийн мэдлэгүүгээр 0.2 секунд дотор жинхэнэ нүүрний хувирлаа гаргадаг юм байна. Тийм болохоор Америкийн онгоцны харуулууд хүний нүд рүү хараад террорист ажиллагаа хийх гэж байгаагүйг мэддэг гэж энэ шүү. Үнэн худлын сайн мэдэхгүй л юм. Хэрвээ үнэн бол бас эвгүй тийм үү. Гэхдээ мэдээж энэ бичил нүүрний хувирлыг хэн дуртай нь уншиж чадахгүй. Онцгой бэлтгэгдсэн хүмүүс эсвэл мөрдөн байцаагчаар ажиллаж байсан хүмүүс өөрийн мэдлгүй ийм явьяастай болсон байдаг юм байна. Гэхдээ ийм хүнд ч бас уншиж чадахгүй хоёр төрлийн хүн байна. Эхнийх нь маш өндөр бэлтгэгдсэн хүн. Хоёр дахь нь сайкопат. Дээрээс нь карма чи энгийн нэг сайкопат биш. Муур шиг хариу үйлдэл үзүүлэх чадамжтай болохоор 0.2 секундэд өөрийн хүслээр хуурамч нүүрний хувирал гаргаж чаддаг байх нэ. Yon кармагийн дөрөв дэх чадвар бол маш сайн жүжиглэх чадвар гэж шүү. Тэгээ Кан захирал өргөжлүүлэн дотроо. Би яах чаргагүй харсан. Сая Ли захирлыг дурдахгүй тэр инээс. Тэгээд намайг харахаас өмнө буцаа төв царайтай болчлоо. Жүжиж байх ямар ч боломж байхгүй. Ямар ч энгийн хүн тийм богинохон хугацаанд тэгж чадахгүй. Тэглээч игчийн хийснээр багшид утсаа хураалгачаад инээгээ зогсож исэн гэсэн. Хэрвээ нүүрний хувирлаа сайн нуудаг бол тийхгүй шүү дээ. Тийм болохоор саяны нэмсгэлэл үнэн гэсэн үг. Ард нь хэн байгааг мэдхэд инээн гинэ. Энэ нурч гэсэн ялгаагүй. Ичгнүүр ээлгэндээ наасан гэдэг ч үг багтахаар новш. Энэ нэг заваа муухай мэдрэмж юу вэ? Яагаад тэд намайг захирлыг сэжиглүүлмээр байгаа юм шиг санагдаад байна? Арай энэ бүгд чинь зангийн биш үсттэй. Гэж дотроо өөрийгөө алгацаар байгаад таг өөр юм хэлээд наачна. Ойлголоо. Чиний жинхэнэ ардал чинь сөрөг нам юм байна. Гэж авсан. Энэ хоёрын царай мараа бүр үнэн сайн жүжиж байгаа байхгүй юу? Гүйгүй. Гинэт юунд дэл юм яриад байна. Би чамд бидний ард талбай Ли захирал гэж хэлээ үсттэй. Худлаа бухын баастха болоо. Наад хөлс мөлсө арчаач. Та хоёр шиг худлаа хэлж чаддгүй хүнтэй анх удаал таарч байна.
Тэгэхээр сөрөг нам та хоёрыг хор утгахаар тагнуулаар явуулсан юм биз дээ. Ахиуны дээрлэхэлтийн бичлэгийг бичиж бид хэдийг шалгаал. Сөрөг нам ч амар юм аа. Тэгвэл би та хоёрыг хаанаас яах гэж ирснийг ч ойлгочлоо. Тэгвэл бидэнд нэг хэлээдэгтэй. Та хоёрыг бид яагаад амьдуулдаг хэвтэй вэ? Яагаад гинэ? Бидэнд гар хүрсэн цагаас эхлэж чи дуусна. Ахиал нөгөө өлөг болсон хугацаа тааруулсан байл ярах уу? Үгүй дээ. Хугацаа тааруулсан байл биш. Манай гэрийн нууц камерт бүгд бичигдсэн. Хим нэр дэвшигчийн туслах яг үнэндээ энгийн иргэдийн гэрт зэвсэгтэй ордог хулиган байжээ. Ингэвэл танаа дүүгийн сургуулийн дээрлэхэлтээс илүү импакттай байгаа үстэй. Энэ биднийг амьд байлгахад хангалттай шалтгаан болно. Үгүй ээ. Би одоо бүр ч ойлгохгүй байна. Хэрвээ чи аль хэдийн сөрөг нам руу бичлэгээ явуулсан бол чамайг амьд байлгаж байхаар чамаас хэдэн мэдээ салгаад алдсан нь дээр. Ахиад бод. Би сөрөг нам руу бичлэгээ явуулсан гэж хэлээгүү. Бидний бичлэгээ явуулсан хүн бол эцэг Франциско. Биднийг анх Хойд Солонгосоос зөрүүж ирэхэд тусалсан хүн бол эцэг Франциско. Тэр хүн бидний аавал гэсэн үг. Тийм болохоор шууд сөрөг нам руу явуулж байхаар биднийг аюулгүй болох хүртэл тэр бичлэгийг хадгалж байхаар болсон. Чи нөхцөл байдлыг дутуу үнэлээд байх шиг байна. Чи хэрвээ биднийг алвал эцэг Франциско бичлэгийг сөрөг нам руу явуулна гэж хэлснэ. Ханд туслах дотроо. Энэ худлаа хэлэл бүтчихээсэ. Гэрт нууц камер байсан үнэнч. Бусд нь бол бүгд худлаа. Би амьдралдаа эцэг Францискот уулзч үзээгүй гэж авдیں۔ Бүх энэ ханд туслах нэр үнэн ийгүү гар юм а. Тэгээд дутлаггүй. Кан захирлыг яг юм хэлэх гэж байсан чинь гаднаас ким нэр дэвшигч хүрээд ирнэ. Хөөе новшнуудаа. Цагдаагийн газрын гадаа яагаад хулиганууд бөөгнөрлөд байна? Досууд үргийг өөрсдийнхөө гэж одоо юу? Замаас олдсон новшнуудаа гэсээр орж ирэхэд. Нэр дэвшигч ким? Чинд юу хийж байгаа? Кан захирлаа. Надад энд юу болоод байгааг нь тайлбарлаад өгөхгүйз. Яагаад цагдаагийн газрын гадаа бүх хүмүүсээ зогсооч? Кан захирлаа. Би чамаар тоглоод байгаа юм шиг байна. Сонгуулийн үеэр хүмүүсээ хяналтандаа байлгах гэж хэлээ үсттэй. Юу ч гэсэн сая наашаага ирж байхдаа ерөнхий юу болсон талаар мэдсэн. Тийм болохоор чимээгүйх асуудлаа шийдэж. Хэсгийн дарга би ким нэр дэвшигчээ. Энэ хэдийг өөрсдөө хамгаалсан болгоод явуул. Ким нэр дэвшигчээ. Жижи юугаа яриад байна? Кан захирлаа. Би өөрийгөө их дэвчж байгаа гэдгийг чи мэдж байгаа үсттэй. Би энэ бүгдийг нуруу унаахгүй гэж байдгаараа хичээж байна. Тийм болохоор надтай хамтарсан чинь дээр баг шүү. Бас та хоёр энэ газрыг одоо ямар газар гэдгийг ойлгосон биз дээ. Мөрөн дээрх бүндгөрөө алдчихмааргүй байвал үгсэн хулган шиг дууга амьдэрсэн чинь дээр шүү. Ойлгосон уу? Гэд Кан захирал. Ой, ким нэр дэвшигчээ. Чи бидэнтэй хамт зүүн бомбт руу явна. Юу? Чи сая юу гэсэн бэ? Бомбт руу хамт явъя гэж байна. Нэр дэвшигчээ. Гэхэд ким нэр дэвшигч дотроо моновш бомбт гэж нөгөө хүн живүүлдэг газар хэлээд байгаа зү. За хэрэггүй дээ. Би арайч нэг завинд хамт суусан хүн яж ивүүлчихгүй. Тэнд чамд үзүүлэх юм байна. Тийм болохоор зүгээр хийснээр минь хийгээд. Гэхэд ким нэр дэвшигч заргагүй байдалд орж хамт явахаар болно. Кан захирал гарахынхаа өмнө ханд туслах руу хараад. Ой, Солонгос иргэдээ. Одоо гэртээ хараад усанд ороо сайхан амраад. Гэхдээ гэрлүүгээ харихдаа харанхуй газраар болгоомжтой яваарай. Гэхэд ханд туслах дотроо. Тэгээ гэрлүүгээ харих ёстой юм уу юм уу? Эхлээд бомбтой ойр орчин байгаа багийнхандаа тэнд юу болоод байгааг тагна гэж хэлхээс. Тэнд юу болж байгааг ойроос харж чадахгүй ч ядахтаа хараагүй байснаас л дээр баг. Хэрвээ ким нэр дэвшигч биднээс урвсан байвал тэр үед тэрийг гэж бодохдоо зэрэгцэн карма. Аха, та жинхнээсээ гэртээ хараад унтъя гэж бодоогүй ч дээ. Тэрний оронд энэ боломжийг ашиглаад хоёулаа хамт оройг болцож өнгөрөх үү гэхэд ханд туслах ямар новшоо яриад байна гэсэн царай гарангуудаа. Үннийг хэлэхэд чамтай болцоос илүү оройг аюулгүй өнгөрөх газар болсон. Гиснээ босоод төр саатуулгын хаалгыг нээгээд өөрөө төр саатуулах руу яваад орчтیں۔ Тэгснээс нэг аяг жажимын авъя гэж захиалгаа өгч мөгөөд байгаамаа. Сүүлийн хэдэн чаптер дээр ханд туслахыг тулсан үед бүх шийдвэрийг маш зөв гаргадаг. Ер нь бол амар чадварлаг хүн гэдэг нь нэлээд харагдаад байгаа шүү. Харин энэ бүгдийг харсан их юу? Энд ч одоо юу л вэ? Ах ягаад энэ хоёрыг зүгээр өнгөрөөгөө бомб руу явчихваа гэхэд карма эргэж хараад. Яжсан байдалтай инээж байснаа ахиун руу дунд хураа гаргаад ачна. Ахиун чуурлаж тэр хоёр муур хулган болж бас дээр нь ханд туслах хүртэл. Би жажимын томоос навь шүү. Гоймонго хуурай стайлаар чанараа эдэргээд бүр тугалцсан байж. Энэ бүгдийг хажуугаас харж байсан хөөрхий хэсгийн дарга дотроо бүгд миний хэсгээ суртан зайлцгаа гэж нулимс дүүрэнүүдээр бодноо. Харин нөгөө талд Кан захирал ким нэр дэвшигчийг бомб дээрээ дагуулад ирсэн байх ба. Энд чинь хэн бэ? Энэ нүү бидний хөрөнгөө сумсалсан новш байгаа. Бизнес та мэдгүй нэр дэвшигчээ. Хүнийг яаж ивүүлэхээс хамаар амьд хүнийг усанд живж үгсэн хүн шиг хөөлгөж болдгийг. Бидний чийтгэлийг живсэн харах гэж нэрлэдэг. Хүүхэд шиг сонсогдож байгааг мэдчихлээ. Гэхдээ энэ арга шиг компаниас мөнгө завшдаг харахнуудад төгсөн шийтгэл гэж байхгүй. Тэгэхэд гин нэр дэвшигч моновшчин ийм харуулад намайг айлгана гэж бодсон бах та гэж бодсноо. Би чам цонгол үеэр даруухан бай гэж хэлээ үсттэй. Энд чи одоо юу вэ? Кан захирлаа. Чи яачгаад байгаа хүн бэ? Би дуусвал чи ч гэсэн дуусна үсттэй. Чи бүх зүйлийг нураахыг хүсэе юу? Гүү. Энэ сонгуульд ялагдвал би ч бас толгойг бол. Тийм байхад би яалаа гэж тийх үү? Зүгээр л би бодлоо жаахан өөрчилсөн.
Энд ч хэрэггүй амьтад удаа дараалсан зам дээр хүндэлсөд байхаар бүх зүйлийг аюулгүй байдлаар шийдэж чадахгүй юм байна гэж бодсон төдий. Гиснээс надад чамаас асуух нэг асуулт байна. Чамаас би зөвлөгөө авч болох уу? Бас юун зөвлөгөө вэ? 40 жилийн хугацаанд би ганцхан зүүн совинд ойл найдаж ирсэн. Гэтэл тэр 40 хэдэн жилийн турш би хизээч ингэж эргэлзэж байсангүй. Бас юугаа ярих гээд байгаа юм бэ? Яах вэ? Миний зүүн совин ганц удаа алдсан байж болох ч миний дотор хоёр бодол зөрчилдөөд байна. Би амьдралдаа анх удаа л ийм мэдрэмж авч байна. Юугаа ярих гээд байгаа юм те? Хүн ойлгохоор хурдан хилгээтгэжтэй хараал идэж. Сая тэр хэсэг дээр байсан хоёр сүрэг намын тагнуул байсан байхад чи яагаад тэр хоёрыг тэгшлээ хамгаалсан? Энд чинь нэг л сэжигтэй байна. Надад хилдэг гимнэр дэвшгчээ. Тэр хоёрын ард хэн байгаа? Хамгаалаад гэсэн үү? Би яхаараа тэр хоёрыг хамгаалтыг. Тэглээч би яаж тэр хоёрын ард хэн байгааг мэдтий. Угаасаа энэ сонгуулийг бүтлгүүтүүлмээр байгаа зөндөө хүн байгаа. Тийм ээ, чиний зөв. Хэн байгааг яаж мэдгэвдэ? Ард нь хинч байж болно шүү дээ. Жишээлбэл Хим Ёнжу. Тэгэхэд энэ яаж мэдчих вэ гэж одоо царайныхаа хувирлыг уншуулад баригдчихна. Хараад байхад нэр дэвшигч Ким ээ. Чи өөрийгөө ямар нөхцөл байдалд байгааг мэдэх хэрэгтэй юм шиг байна. Залуусаа нөгөөдгөө аваад ир. Тэгэхэд хоёр гай нэг пошиг өнхрүүлээд аваад ир. Зэ одоо наатахны. Миний чамд харуулахыг хүссэн юм тэр дээр дүүжлээстэй байгаа залуу биш. Харин энэ дотор байгаа юмыг харуулмаар. Наатах онгоолго. Тэгэхэд Ким нэр дэвшигч онгоолгоо тартал дотор нь комик байдیں۔ Ямар уйтгартай байна. Анимузи. Зөвлөгчөө яавал дээрээ. Комикаас манхан шийдсэн. Тгий. Нисэж байгаа юм шиг мэдрэмж ав. Комика. За тэгээд сайн орчуулга өндөр нэгтэрчлэлтэй юм уншиж нисмээр байвал доор description буюу тайлбар хэсэг дээрээс аппетит аваарай. Дотор нь байгаа юмыг хараад ямар новшин вэ гэд хоошоо говно. Өө нэрэ чи эдэнтэй өмнө уулзаж байгаагүй л. Имлэгийн захирал Мөн Петр өмнө бидэнтэй л адил чад төлөөлөгч ойрын хүн байсан. Гэтэл одоо тэрний ихнэр Им Ёнжун яагаад энд ингэж байж байгаа юм бол? Зүгээр л юмыг аж мэдхүүгээд хэлэхэд над руу битгий ахаад атаклаад байгаарай. Энэ бол миний хүсэл биш. Чаагийн гэр бүлийн тушаал болохоор. Чи болон би бид хоёулаа одоогийн байр суурьнда чаа төлөөлөгч нөмөр нойлогт ирсэн биз дээ. Тийм болохоор тэдний тушаал бол хууль гэсэн үг. Тэгэхэд гинэ эрдэшгч дотроо чаагийн гэр бүлийн тушаал гинэ. Энэ нэмэгтэй хэн болоод ийм юм туулж байгаа юм бол гэж бодоход Кан захирал үргэлжлүүлээд. Өө чи. За босоо. Амдах юмыг наваатах. Та ихэд санахгүй байж магадгүй. Энэ хүн чи ангийн дарга ээж шүү. Ангийн дарга ээж. Кан захирлаа. Намайг авраач. Намайг авралдаа гуйж гин. Бид чинь танихгүй хүмүүс биш үсттэй. Чад төлөөлөгчийн зоогон дээр зөндөө таарсан байтал намайг яагаад ингэж байгаа юм бэ? Химээ тий хадагтай Им Ёнжун. Би ч бас удаан мэдхүнээ ингэмээргүй л байна. Гэхдээ төлөөлөгч чаа бас баг эзэгтэй чаа зөхөө ингэж байхад яалтаж үлээд. Би яг юуг буруу хийсэн бэ? Би ийм зүйл хүртэхээр юу ч буруу хийгээгүй. Би жинхнээс юу ч мэдэхгүй гэдэг. Чиний юу ч мэдэхгүй гэж хэлж байгаа чинь л чи аль хэдийн зөндөө их мэдгээ гэсэн үг. За юу ч гэсэн бүх зүйл аль хэдийн шийдэгцэн. Тийм болохоор хадагтай Им таныг юу хүлээж байгаа талаар багахан тайлбарлая. Товчхондоо бол та өөрийнхөө амийг хорлохоор шийдсэн. Чисээ юу гэсэн бэ? Газар дээрх ганцхан охин чи харамсалтай ослын улмаас амиа алдчих. Яг тэрнийхэн дараа өдөр хайрт нөхөр чи имлэгийн дэврээс үсэрсэн болохоор энэ танд их хүн дээр зусч досууд үргийн далаа чимээгүйх амиа орлсон. Нэрээ досууд үргийн химэл оюухан суурилсан камернууд өлөггүй дипфейк бичлэг хийж. За баах юм ярьчлаа. Муугар бодоод хэрэггүй дээ. Зүгээр л нас орсон охин дээрээ хурдан очиж байна гэд бодчих. Тэнд дүүжлээстэй байгаа залуугууд бол та хамаагүй өвдөлт багтаа хорвоог орхино. За хүүгүүдээ наатахад үүрэг. Юу дүүрэг гэдэг юм бэ? Та чи намайг яах гээд байна гэж хэлэхдээ зэрэгцэн. Дээрээс нь цемент ч юм уу юу ч юм нэг юм шууд асгараад эхэлнэ. Харин Кан захирал урд нь юу ч болоогүй мэд тамхи татж байснаа. Чи бид хэдийг энэ бомбтод хүн живүүлдэг гэж сонсож байснаас өөрийн нүдээр бол харж байгаагүй ч дээ. Тэр эмэгтэйг яагаад? Оо тийшт. Өнөөдөр нь гол зорилгоо мартах чинь. Саяны хүүхэн бол Мөн Петрийн ихнэр. Тухайн үедээ өөрийнхөө эхнэрийг юу ч мэдэхгүй болохоор энэ бүгдтэй хутах хэрэггүй шүү гэж хэлээд байшин дээрээс үсэрсэн ч Чаас их эзэгтэйг юу гэж хэлснийг мэдэхгүй. Юу ч мэдэхгүй гэж хэлж байгаа хүнд яаж итгэх юм бэ гэж. Тэрний логик зүгээр л юм байсан. Өвгийн Мөн Петрийн ихнэр бидэнд ямар ч үнцэнэгүй. Тийм болохоор тэрнийг юу ч мэдэхгүй байна уугүй байна уу хамаагүй. Тэрнийг амьд байлгах нь л бидэнд хүндрэлтэй байсан болохоор ингэж байгаа. Иймхэн жоохон шалтгаанаар чи хүн алчж байгаа юм уу? Тийм ээ, наадах чинь л гол шалтгаан. Хоёулангийн зүтгээд байгаа хүмүүс чи иймхэн шалтгаанаар л хүнийг цааш нь харуулдаг. Чамайг хараад байхад чи төлөөлөх чааг өөрт чинь том тос үргэлжсэн хүн гэж бодоод ах шиг байна. Гэхдээ наадах чи маш том алдаа.
Чи бол зүгээр л нэг ашиглаад хаях нойлын цаас. Ер нь төлөөлөгч яагаад чамайг засаг дарагт өрсөлдүүлж байгааг мэдхүү. Тэрний жинхэнэ зорилго бол бусаа нэг тэр жигтэнд осоо дүүрэх шиг болгох. Тэд чамайг утсан хүүгэлдэй шиг ашиглаад бусаад хууль бус зүйл хийх гэж байгаа. Зүгээр л бодоод үз. Дэлхийн өнцөг болон бүрээс залуу охтууд энд амрах гэж ирдэг үстэй. Тэгвэл энэ газрын бүх камер хиймэл оюун ухаан суурилсан deepfake бичлэг хийдэг камер байвал яах вэ? Тэгвэл тэр ямар ч охиныг ил арал руу явуулж чадхаар бол хиймэл оюун ухааны тусламжтай бүх хэрэгийг огт байхгүй байсан мэт болгож чаднаа гэсэн үг. Тэгээд ч болоогүй. Бусаад хэр их олон улсын уулзалт хурлууд болдог гэж бодож байна. Тэд тэр уулзалтан дээр ирсэн өлөө бүхэн гишүүдийг хүртэл хинч мэддэхгүй хулгайлж худлаа зураг авч судцыг нь атгаж цаагийн гэр бүлийн боол болгож чаднаа гэсэн үг. Одоо ойлгов уу? Чи өөрийнхөө төлөө засаг дарах болох гээгүй. Харин ил арлыг VIP гишүүдийн төлөө болох гэж байгаа. Наадах чинь галзуурал. Чаа төлөөлөгч надаар ийм хэлэн гэж огт хэлээгүй. Чи тэгээд яагаад наадахаа одоо хэлж байгаа? Учир нь чаа төлөөлөгч битгий хэлээрэй гэсэн. Наанаа шалтгааныг нь мэдээд сонгуульд ялгагдчихвал бас нэг цогц цэвэрлэг ажил гарах учраас. Харин тэгээд яагаад одоо хэлээд байгаа юм бэ? Харин л дээ. Чи ойрд янз янз юм их одоод ах шиг байна. Төлөөлөгч Ким. Үгүй ээ. Ким ээ. Чамд өмнө нь ийм мэдрэмж төрж байсан уу? Энэ гудамжны хулгайн новш намайг өөрийнхөө утсан хүүхэлтэй гэж бодож байх шүү гэж. Наадах чинь зүгээр нэг мэдрэмж биш. Энэ бол бодит байдал. Чи утсан хүүхэлтэй бол утсан хүүхэлт шигэ бай мэдүү. Хэрвээ энэ сонгуульд ялагдвал чи бид бүгд чагийн гэр бүлд амнасаа алдна. Одоо надаас урав бол юу болохыг ойлгосон биз дээ. Саяны хүүхэн шиг үхэн шүү. Одоо ойлгосон байх гэж найдаа. Тэгээ чам сүүлийн боломж олгоё. Лим Ёнжуны хүмүүсийг бүгднийг аргал цагдаа хүчнэрээ бүх мэдээлэл сул талыг нь олддог юм уу яадгийг. Юу ч байсан зүгээр аргалаадах. Хэрвээ чи надаас орвол бид бүгдээрээ үхэн. Тэгэхэд Ким төлөөлөгч дотроо юу вэ? Би одоо юу хийх ёстой юм бэ? Халимнуудын тулаа над шиг жарахаа зэсэхгүй. Захирлигийн тал зогсохгүй. Чаа төлөөлөгчийн тал зогсохгүй гэж бодоод үзэгдэл ахиуны ээж рүү шилжинэ. Ахиуны ээж усанд орж байх ба уснаас гарч ирээд "Ханиа, зүгээ тавиулах цаг боллоо. Би чамд нурууны доод үеийн тустай зүү тавиад өгье." Гэхэд бөө шивээс болсон залуу цаашаага харж сууж байснаа эргэж харна. За энэ нүдэндээ сорвтой булчинтай шүрмсэн зангарсан хүйтэн царайтай ба бол ахиуны аав байх нэ. Одоо нь сорвт гэдээ бодоод явчих. Сорвт юу ч хэлэхгүй эвгүй ширтэж байснаа. За тэгээ тавил да. Гэхэд ажимаа зүгээ тавьж эхэлнэ. За ямар байна да? Гой санагдаж байгаа ч дээ. Ойр нилийн завгүй байсан. Одоо боломжийг ашиглаж жаахан амраад ав. Усанд орох гэж яасуудтээ. Жаах удцсан уу? Уушлаарай ханаа. Чи мэдэн дээ. Би хүчтэй биений үнэртэй болохоор удаа ордог шүү дээ. Биений үнэр гинэ. Надад бол хин нэгний үнэрийг нуух гэж удсан л гэж сонсогдож байна. За болтой ханаа. Наад хошигнол чинь таалагдахгүй юм шүү. Чамдаа л зориул сайхан үнэртэй болох гэж тэгж байгаа шүү дээ. За одоо худлаа хуцгаа болоо зүгээ тавь. Нэрээ. Чи ахиуныг ямар навч ирлэхэд байгааг мэдвүү? Одоохондоо хангалттай нотлох баримт байхгүй ч Кан Тэхиан бол захирлыг гэж бодож байгаа. Мэдээд сүрэг намынхан байж ч магадгүй л дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар захирлыг холбогдсон байх. Тэгэхээр сорив учиргүй нэгэд. Юу гэсэн бэ? Лим Ёнжуныг гэв. Кан Тэхиан ч өөрчлөгдөхгүй хүн шүү. Яриаг нь сонсоход надад бол магадгүй л санагдсан. Магадгүй санагдсан. Тэр ааваас айдаг доод өгнөв хизээч тэгж чадахгүй. Эхнэрээ алдчихад хүртэл аавынхаа үгнээс гарч чадаагүй зүтэй. Инээ төрөх хэрэггүй. Лим Ёнжун шиг доожог амт тим юм хий зүрхлэхгүй. Хүмүүсийн жинхэнэ төрөх гэдэг тим амархан өөрчлөгддөггүй юм. Тэгвэл чи хэнийг гэж бодож байгаа? Асуух хэрэг байна уу? Ча Канхюн гэдэг нь ойлгомжтой үстэй. Энэ Ча Канхюн гэдэг нь ча төлөөлөгчийн жинхэнэ нэр юм байна. Тэгээд үргэлжлүүлээд. Та хэд модыг харахаас ойг харахгүй байна. Чивава бол ангийн даргын аавыг өгчгэр захирлыг гэж бодсон уу? Хэрвээ тэгж бодсон бол том андурч. Өөр хинхэн үгсэн талаар мэдмээр байна уу? Ангийн даргын аавтай хамт газрын асуудалд орсон ч уснаас хуурай гарсан Жон Ёнтаг. Саяхан аавынхаа булшийг эргэж байхдаа зүгийн татгуулч нас орсон. Тэр хүнээс гадна Ёнчон дахь жижиг аралд ажилладаг Сон Жинтаг. Энчон загас барьж байгаа талтарч газар дээрээ нас орсон. Тэр халтарч унж мунж байгаа тэр газрынхаа хиймэл оюун ухаан суурилсан камер дээр тов харагдаж байна л. Одоо надад хариул. Үгсэн дөрвөн хүн дөрүүлээ Лим Ёнжуны охиныг үхэл төрөгсөн хүмүүс эцэг их байна уу? Үгүй байгаа зү. Энэ улсын эртний уламжлал эргээд эхэлж байна. Яг л эрт үед миний гэр бүл бүх бухаар ажлыг хийж Тайжоныг хаан ширээн суулгасныхаа дараа хороод шиг. Ча Канхюн ч бас сонгуульд өгөж байгаа болохоор өөрийн бохор ажлыг нуух гэж хэрэггүй болсон шатрын хүүнүүдэд далдруулж байгаа. Би Якузагийн дор өссөн болохоор Солонгосын түүхийг сайн мэдэхгүй л юм. Солонгосын иргэн болцоход амьдарч байгаа газрынхаа түүхийг ядахтаа мэдэх хэрэгтэй үстэй. Эрика. Энэ ажимаагийн нэрийг Эрика гэдэг юм байна шүү guys. Эрика, чамд энэ сургуулийн дээрлэхэлтийн өшөө авалт биш. Харин эцэг эхчүүдийг нь илүү алаад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Ялангуяа өнөөдөр өгсөн хадагтай юм. Би тэрнийг алах тушаалыг төлөөлөх чаагаас ирсэн гэж сонссон.
Би тэрэнд дахин сануулаад л байгаа. Ча Кан-хёнд хэрэггүй болсон цагт биднийг ч бас устгах нь гэдгийг. Тэр тэнийг энийг ч ойлгохгүй. Нохоо шиг сүлээ шаргануулаад бүх ажлыг нь хийх юм. Би бол тэнийг гэж бодохгүй байна. Харин ч өөрсдөө хамгаалж байгаа хэрэг биш үү? Хэрвээ өрсөлдөгч нь тийм амар юм бол хаяада толгой гудаалах үе гарна. Чи тэр удгантай бас Кан-хянтай сайн ярилцаа үсттэй. Одоо бас яагаад сөхөд унваа? Одоо удахгүй. Юу удахгүй гэж? Ча Кан-хёны талд байршуулсан тагнуулаасаа мэдээлэл авсан. Тэр хэд Ча Кан-хёны хууль бус материалуудыг нуудаг сейфийг байх боломжтой 11 газрыг тодорхойлсон. Хууль бус 8. Ийл аралдах бичлэгүүд гээд бүгд ийл арлын доор байгаа. Юмыг аж мэдхүүгээд хүмүүсээр шалгуулсан. Одоо надад инженер хэрэгтэй байна. Чөнрөн жох якуза нараас хідэн тэслэгийн мэрэгчлээ олсон. Бүх зүйл бүтэмжтэй болвол тэр мэдээллийг гартаа оруулж Ча төлөөлөгчийн судсыг атгана. Тэгэхэд ажимаа их л сандарч. Чи бидний ард түр ийм сэдэд явсан юм уу? Ча төлөөлөгчийн ар нуруунд хутга зоовол бидний бүлгэм тэр жигтэй аюулд орно. Яг одоо наадах бол бид аль хэдийн аюулд орсон. Энэ л бидний амьд үлдэх ганцхан сонголт. Кан-хян та хоёр л үнэтэй нүүр тулах хэрэгтэй. Инээ түрхээ болж үз. Энэ чинь шунлаас л болж байгаа зү. Чи угаасаа өөрөөсөө өөр хүний дээрээ байх дургу. Зүгээр л энгийн гудамжны хулгайнаас шафт бүлгэлийн толгойлогч болсон чинь л миний хувьд хүндлэмээр хэрэг. Чиний амбиц миний сэтгэлийг хөдлөгдөг байсан нь үнэ. Гэхдээ одоо бид ингэж болохгүй. Яагаад өөртөө байгаа юмдаа сэтгэл ханаад гэр бүлдээ цаг зав гаргаж болохгүй гэж гэхээр сорвт босч ирээд ажимааг багал зуртаад. Гэр бүлээ? Чи сая гэр бүл гэсэн үү? Чи гэр бүлийг нин тэргүүн тавьдаг эмэгтэй юм бол нөхрийнхөө дүүтэй нэг оронд орно гинэ. Би чамд хэлээд байна. Миний хийж байгаа үйлдэл бол гэр бүлийнхээ төлөө. Би энэ бүгдийг шунлыгаа төлөө хийгээгүй. Бидний охин болох Ахиуныг тэр муу галзуу новч Ча Сихоны савраас аврахыг хүсэж байна гэж хэлээд читгэхэд ажимаа. За яах вэ? Би хүлээн зөвшөөрч байна. Кан-хянтай сүүл ирсэн гэдгийг. Гэхдээ хэрвээ чи тийм л мундаг хүн юм бол намайг яагаад ингэснийг мэдэж байгаа зү? Би айж байна. Би Кан-хян чамайг устгахгүй дээ гэдгээс айж байна. Ихэнх шафтын гишүүд Ча төлөөлөгчийн талд зүтгэдэг. Чам шиг Ча төлөөлөгчийг эсэргүүцдэг хүн бараг байхгүй болсон. Ахиун хүртэл чамаас илүү Кан-хяныг аавын нүдээр хардаг болсон. Тийм байхад Тайхан чамайг устгахаар шийдвэл яах юм? Тийм болохоор л би тэрийг илүү ойроос ажиглах ёстой. Надад ганцхан чийл байгаа гэдгийг чи мэднэ үсттэй. Тийм болохоор л өнөөдөр ч гэсэн надад нуруун дээрээ зүү тавиулсан бидтэй. Намайг хүсвэл чамайг ганцхан зүгээр алж чадахыг мэдсээр байж. Эрика, миний амьдралдаа сонссон түүхүүдээс чиний хууралтын түүх хамгийн жигшмээр нь байлаа. Гэж хэлээд нуруун дээрх зүгээ аваад би чамайг якуза нарын доор алуурчин болж өсөж байхад ч өрөвдөөд л аварсан. Чам шиг юмыг өөр ихнэрээрээ хэрэггүй сонголоо. Намайг хэсэгтээ хайгаад хэрэггүй. Одоо надад чиний хинтээ нэг оронд орох ч хамаагүй. Харин миний замд хөндлөх хэрэггүй шүү. Маргааш бүх зүйл амжилттай болоосоо гэж залбираад байж. Хэрвээ миний төлөвлөгөө бүтлгүүтвэл бид угаасаа бүгдээрээ өхнө. Ойлгов уу? Гэт гараад явхад ажимаа ойлаад үл. Харин нөгөө талд Ахиуныг цүнх авчиад учиргүй баярлж идэг. Ваа, эн чи юу вэ? Жам таалагдж гинөө. Тийм ээ хаа. Энэ цагур limited edition-ээр гарна гэснээс хойш ахын юмсан гэд байж ядаад байсан юм аа. Тэгээд эн чи одоо юун гинтийн бэлэг вэ хаа? Төрсөн өдөр ч болоогүй хахад хин ганцхан төрсөн өдрөөр чинь бэлэг өгнө гэсэн юм бэ. Ойрд их зовсон биз дээ. Ахын ч гэсэн сонгуулгээд үүтэ анхаарал тавьж чадсангүй. Тэгээд энийг авчихлаа. Ваа хаа, үнэхээр их баярлаа. Та бол миний бүх зүйл шүү. Тийм биз дээ. Ахын л бүх зүйл чинь биз дээ. Гэсний дараа Ахиун шууд зураг идрээ аваад постолч. Энийг манайд хараад таны харсан пост бол Ахиуны хийсэн пост. Бид тэр зүнхийг Солонгос хорхон гарсан limited edition гэдгийг олж тогтоосон. Тийм ээ, гарч байна ханд туслахаа. Тэгээд энэ зүнхээр яах гэж байгаа. Бид энэ зүнхийг зөв ашиглавал Ахиуныг хулгайлж чадах юм шиг байна. Ахиуныг хулгайлах баг бүгд осоо дүргээс гарцсан энэ үед бидний хийж чадах ганц арга нь тэднийг аюул багтаа гэж бодож байгаа сургууль дээр нь кармагаар хулгайлуулах. Гэснээр карма дээр очиод хөөе тэгэж унтаад байвал амчин задарлаа. Одоо бос. Надаараас яах гэвь шоронгоос гараад ирсэн юм хайш. Шоронгоос гарна гэдэг чинь хоригдчод гарч ирэхийг хэлдэг тэнийгээ. Одоо бос гэрлэг барь. Юу вэ? Энд унтахаар болчихоогүй мó? Цөлөлгөөнд өөрчлөлт гарсан. Гэрлэгөө хараад нөхцөл байдлыг харъя. Гиснээс чамайг баска гэсэн үү? Тийм ээ. Өнөөдөр чамайг өөрийгөө золиослон байж дуудлага өгсөн гэж сонссон. Тэр чинь үнэхээр хүнлүүштэй их зориг байна. Тийм болохоор бид ч бас чамд туслая. Надад туслахаа. Бид чамайг Кан-хянаас чөлөөлөд өгье. Хариуд нь чи бидэнд маргааш нэг тусуулах гэж хэлээд үүрч цайж нар мандаад Ахиуныг цаасдах өдөр ингээд аль биесоор эхэлнэ. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусж байна. Та хэд их хуваар нь Монгол орчуулгатай өндөр чанартай банк уншмаар байвал комик апп татаад аваарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.